хамгийн гашуун нь бүр ингээд амар сайн найзууд шиг заяа. Бүр ингээд өөрсдийнх нь зовлон, гачлан тэ гонигт өдрүүдэд байгаагаа бариад гүйжсэн тэр найзуудын тохуурхал, басамжлал тэ яг тэр ингээд маш эмзэг ингээд төрсний дараа сэтгэл готралтай. Тэгээ дээрэс нь нөгөө лайв май болцсон тэ ингээд байж хахад тийм найзууд маань тэр миний ямар хүн бэ гэдгийг мэддэг. Өөрөөсөө яг тэдний хүүхдүүд нь 18 хүрж байгаа ч гэсэн би тэдний хүүхдүүдийг хүүхэд байхаас нь ямар их хайрлаж баяртай үйл явдалд нь хамгийн гоё бэлгийг барьж чад дандаа ингэдэг тийм хүүхдтэй найзууд маань хамгийн хогийн дүрийг гаргасан. Тэгэхдээ бүр зүгээрч байхгүй бүр шеэрлээд ха гэж инээгээд те тэгжээсэнд нь те дээрэс нь хүмүүс комент бичээд та нар чинь найзууд биш үлээ гэхэд миний хүү 18 тал да гэсэн комментыг харахад надад бүр гашуун байсан. Би одоо яах юм? Хаана хиний хүү 18 хүрж ингээд шинжлээд явж идэг хүн биш шүү дээ. Би вообще хизээч өсвөр насны эсвэл залуу хүн өөрөөсөө бүр 5 дууч хүн сонирхдаг байгаагүй. Үтэл хувь заяа ингээл төөргөр тэр ингээ хөдөө тэнэж явсан үнэхээр сайхан залуу харах үе ирээл те үнэхээр одоо дурлал хоёр биендээ татагдаад бүр салж чадахгүй байсаар байгаа. Хин төрөөж эргүүлсэн дээр айгүй хэцүү.